За сүүлийн өдрүүдэд онцгой байдлын албаагчтай холбоотой асуудлууд бол нийгэмд нэлээд өндрийг аваад байна. За тодруулж хэлэх юм бол сүүлийн 5 сарын хугацаанд за 5 алба багч за албан үүргийг гүйцэтгэж яваад буюу гал руу ороод амнасаа харамсалтайгаар алдсан энэхүү хэрэгүүд гараад байна. За тодруулж хэлэх юм бол уржигдрахын буюу 2 хоногийн өмнө за миний сүлжээ дэлгүүрийн галын унтраагаар орсон 4 алба багчийн нэг нь харамсалтайгаар амнасаа алдсан хэрэг бол гарсан. Үүнтэй холбоотойгоор нийгэмд бол за онцгой байдлын албан зүтгэдэг тэр дундаа гал сүнөөгчдийн нийгмийн асуудал бол хөндөгдөж эхлээд байгаа юм. Тиймээс би та бүхэндээ онцгой байдлын албанд за өмнө ажиллаж байгаад гарсан алба багштай уулзуулж байна. За тэгэхээр таны хувьд гал сүнөөгчөөр ажиллаж исэн. Тэгэхээр анх гал сүнөөгчөөр аль сургуульд сурж хэд хоногийн хугацаанд сурч төгсөж исэн бэ гэдгээ соёлоо яриа эхэллээ. За гал сүнөөгчөөр байхын тулд эхлээд уцаа цэргийн албыг хаасан байх хэвээр ямар нэгэн байдлаар дөөцүүлэх ч юм уу эсвэл альт мусаар нөгөө нэг мөнгөнд дүнгээр хаацсан ямар нэгэн байдлаар хаасан байх хэвээр дөөцүүлэх нь 5 жилээр ингээд хаацсан ч юм уу тэгсэн байж дотоод төргийн сургуульд шалгалт өгж ороод тэр нь бибэлтрийн шалгуур үзүүлэлт эрүүл мэндийн асуудалгүй гэдэг үзүүлэлтээр тэнцээд тэгээд өөрийгөө би энэ ангид ажилд орно гэдгийг тодорхойлуулаад тэр ангиас одоо төгсөөд би энэ сургуулийг төгсөө энэ ангид ажилд орно гэж тодорхойлуулаад би тэр ангид ордог. Тэгээд тэр сургууль намайг за энэ хүн төгсөөд энэ анги руугаа явах юм байна. Орох юм байна гэсэн тохиолдолд намайг авдаг. Тэрнээс биш хин дуртай очиод би галсан нөхч болох гэсэн ингэж тэгэхгүй. Эхлээд одоо тэр аль аймаг сум дүүргийн онцгой байдлыг хилцэж орох гэж аль ангид орох гэж байгаа. Тэндээс очиод за би ингэ таны ангид орох хүсэлтэй. Та намайг ингэ дотоод их сургууль тодорхойлж өгөөч гэдэг ер нь тодорхойлдог өгдөг. Тэгээд төгсөн 3 сарын хугацаанд ямар ч одоо 3 сарын хугацаанд онлайн мэдээлэлтгүүнүүдэд тэндээ сураад би тамир цэрэгжилч чагсаалтынхаа хичээлүүдийг тэнд үзээд тэгээд 3 сарын дараа төгсөөд тангараагаа өргөөд цэргийн тангараагаа өргөөд дараад нь албандаа тушаал авч томилогдож цол мөрцөө зүгээд албаны тангараагаа бас өргөдөг. Нэг хэсэндээ ер нь цэрэгт бас тангараг өргөн нэг хэсэндээ онцгой байдлын багч 3 тангараг өргөн гэсэн үг. Би өгсөн ч гомдлгүй гэдэг юм дээр 3 удаа гараа өсөж зурдаг гэсэн. Тэгэхээр та бол 3 сарын хугацаанд дотоод ирэх сургууль гал сүнөөгчөөр тодорхойлолтоо аваад за буцаад нөгөө тус албандаа ажиллана гэдэг тодорхойлолтоо аваад зөвшөөрүүлээд орсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ 3 сарын хугацаанд гал сүнөөгч гэдэг энэ нэг эрсдэлтэй энэ нэг их гал руу ордог энэ ажил мэргэжлийг эзэмшихэд ер нь хангалттай хугацаа гэж танд ер нь санагдаж ирсэн энэ хугацаа богино юм шиг байсан тохиолдол ер нь байх вэ? 3 сарын хугацаа ер нь бол яг онлайн мэдээлэлтгүүн талтай бол хангалттай. Гэхдээ бол хүн өөрөө орж үзэхээс хичээж тухайн зүйлийг биеэр мэдрэхээс тэр зүйлийг одоо суралцсан гэж байхгүй. Хичнээн яг ихтэй сургууль төгсөөд ажлын байран дээр гарч ирээд бүгд л хангаагаад яадаг тийм ээ. Яг тэрнтэй ижилхэн яг биеэр тулж мэдэрч ижил за би энэ утаар руу ингэж ороод алдсан. Одоо ингэх нь вэ штэ гэдэг ингэж яг туршлагажиж явдаг. Тэрнээс шууд сургууль дээрээс бүх юм чинь жин том болгоод за би одоо энэ 30 давхрын галыг унтраад би энэ шатны машин дээр гараад ингэж унтрсан тийм ердөө байхгүй. Өөрөөр хэлэх юм бол ингэсэн үг байна шүү дээ. Та гал сүнөөгчөөр төгсөөд очлоо. Эхний галлын дуудлага ирээд та очиж байгаа нь таны бараг ажил хэрнээ таны хувьд бол дадлага юм гэсэн. Хизээч тэгтээ бол гал сүнөөгчнөр хизээч шинэ хүмүүсээ хизээч тэг шууд улаан гал руу оруулдаггүй. Яг гэвэл тэнцээ чинь туршлагагүй гэдэг юм хийж байгаа тийм ээ. Тэр хүмүүстэй туршлага суулгахад за чи зүгээр үүссэн номерт ингээд суучих. Тэр чинь номер болгон тусдын гэсэн үүрэгтэй байдаг. Одоо хошуучин гал сүнөөгч задрагаа хийдэг тийм ингээд бүх юмн дээр ингэж яадаг тусын үүрэгтэй тэр 4-5 номер чинь бүгд тусдаа үүрэгтэй. Тэгээд тэн дээр аль болох гал руу ордгоо тийм зүгээр ингээд гадаас ингээд ажигладаг ч юм. Эсвэл зүгээр нэг жижигхэн одоо хогийн мөнгөр шатж байгаа хоог мог шатж байгаа тиймэрхүү юм дээр бол за залуучууд хушуугаа аваад унтраагаад үзэх. Тэн дээр нөгөө нэг их гаралттай усны хушууг ингээл нээхэд өөрөө хоошоо шийдэгдэх үе гарна шүү дээ. Мэдхгүй хүмүүс чинь тийм. Тэгэл ер нь бол тэн тэгж олон жил ажилласан хүмүүс байна. Сургаад дадлагжуулаад ер нь бол гасмөгч мэргэжлийг бол яг нэг 3 сар гэхээс илүү ажил дээр нэг бараг нэг 4-5 жил болж ижил гэх юм. За би одоо галсан нөхцөл гэж хэлэх юм бэл ер нь бол.
Таны хувьд тэгээд яг хэр удаан хугацаанд ажилласан юм бэ? Би ер нь 3 жилийн хугацаанд л ажилласан. 3 жил ажилласан. Нийт ерөөс нэг 120 удаагийн галт хөмөр гамшиг хөслийн дуудлагад явсан. Та гарах болсон шалтгаан нь хэлж болох уу? Гарах болсон шалтгаан нь ер нь бол цалин дэндүү баг байсан. Яг ингээд бид нар шиг одоо дөнгөж орж байгаа залуучуудын хувьд бол цалин угаасаа бага байна. Яг тэгвэл хийх ажил нь цөөхөн хийж чадах ажил цөөхөн болохоор ер нь тэрнтэй холбоотой ч юм уу эсвэл угаас төрийн байгууллагын цалин багтай холбоотой баг. Нууц биш бол хийдвэ. 750 мянган төгрөг. Намайг ороход 750 мянган төгрөг авдаг гэсэн. Шимтгэл төлөөд 750-750-аас төлөх юм. 750 төлөөд 750 авдаг. Дээрээ цэвэр авч байгаа л 750. 750 мянган төгрөг тэрийг хоёр угааж байгаа. 450 300 гэж хоёр угааж авдаг гэсэн. Ер нь тэр баг цалинтай л явсан л байна. Тэгэхээр энэ хугацаанд ер нь амьдрал ахуйгаа яаж болгож ийсэн юм бэ гэдэг нь бас асуудал. Тэгээд яг зүгээр яг ойлгохна их нэртэйг ойлгохна ингээд амьдэрдэг байхад бол цалин мань яаж хийж байгаад хүрээд байсан бас тэгж бас байрмаар төрөлсөн байранд л байдаг. Тэгээд ер нь бол хүрээд л байдаг байсан. Тэгтээ ингээд хүүхдтэй болоод хоёр хүүхдтэй болоод ирэхээр ингээд 5 6 амбулыг яг тийм мөнгөөр хизээч яана гэж байхгүй. Ажлынхаа хажуугаар ажиллах ямар ч боломж байхгүй. Ажлынхаа хажуугаар ажил их боломж байхгүй лээ. Тэгэхээр яг энэ албаны цаг нарыг яриаш та. Жишээлбэл амралтын өдөр гэж байх юм уу? Өөр үеүүдэд дуудагдах энэ төр тохиолдлууд гардаг. Хөдөлмөрийн хуулиндаа бол яг тэр нөгөө нэг бид нар чинь хүнд хортой нөхцөл эрсдсэн нөхцөл гэж явдаг. Ер нь тэгээд ээлж ажилтай 24 цаг гарна. 48 цаг амрах эсвэл 72 цаг амрах гэдэг юм байдаг хгүй. Гэхдээ онцгой байдлын албаны хувьд бол хүний нөөцийн хувьд маш дутагдaltaй байдаг. Бүх ангууд одоо галсан нөхч, жолооч галсан нөхч нар бүгд дутагддаг. Тийм учраас дандаа 24 болдог. Эсвэл 24 48 хийдэг. Заримдаа бүр 48 гараад 24 амрах үеч байна. Амралтын цагууд бол тэгж амрахгүй шүү дээ. Яг зүгээр 48 амран 72 амрана гэж байгаа боловч ээлжнээс би өглөө буулаа. Өмнөхөд өглөө нь гараад маргааш өглөө нь буулаа. Үргэлжлүүлээд би 100 болвол гол усны үерээ эргүүл гэж явна. Энэ одоо гол ударч нь хүн амтан голд ирсчгүй хүүхдүүд живчгүйгээд тэнцээч ингээд цагдаа гал багш нартай зүг эргүүлт гарна. Буусныхаа дараа дахиад нэг 8 цаг юм уу 12 цагийн турш эргүүлт гарна. Өвлийн үлрэлт гэхэд гэр хорооллуудаар явна. Айлуудаар нөгөө нэг анхааруулга өгөн сануулга өгөн. Тэгээд ороод бас нэг үзлэг хийгээд нөгөө эрсдлийн үнэлгээ тогтооно гэх юм уу нэг хэсэндээ. За таних энэ 100 юм байна. Энэ чиний юм алдаатай. Таних үнсэн ингэж энэ одоо тэр нь болохоор одоо сэрэмжлүүлэг мэдээ тарааж ингэж бас юм. Ер нь бол хөвчлээ. Тэгээ байж гол өвөл хамгийн асуудалтай нь бас нөгөө гол хөлд нь одоо энэ дунд гол хөлд нь тэрний мөсийг зайлуулна. Тэгэхгүй бол тэр юу гүүрэнд ороо бүглрөөд усахгүй болоод нөгөө айлууд чинь хавруулаад ирэнгүүт нөгөө үерт шархсны үер гэдэг чинь тэрэнд автаж эхэлнэ. Ер нь бол хизээш тэгж буугаад за гэртээ сайхан амрыг гэсэн байхгүй. Тэгээд угаасаа албанд орохдоо л угаасаа анхнаасаа тийм. Хэрвээ ямар нэгэн байдлаар том хэмжээний галт хөмөр гарлаа гэхэд амарж байгаа албаагч хүн дутагдана шүү дээ. Амарж байгаа албаагчийг дуудахад бэлэн ирсэн байх хэвээр. Бэлэн ирээд тийшээ шууд ажиллагдаад явах хэвээр. Угаасаа алба гэдэг чинь тийм ажил алба хоёр нь болохоор ондоо л доо алба гэдэг чинь байнгын бэлэн байх хэвээр. Ажил бол би ажиллах үедээ ажиллана, амрах үедээ амрна. Тэгтээ алба гэдэг энэ нэрэндээ зөвхөн тохирохоор баг цалинтай, дэндүү баг цалинтай. Тэгэхээр хөдөлмөрийн нөхцөлийн тухайд та бас юу хэлэх вэ? Жишээлбэл сүүлийн 5 сарын хугацаанд 5 жалбаагчийг гал дамиа алдлаа. Энэ дээр за салбарын асуудал яригдчихээн. Тодруулж хэлэх юм бол хувцас хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл хангалтгүй байдаг. Улсын төсвөөс тавьж өгсөн мөнгө хүрэлцээгүй учраас мөнгөндөө тааруулаад энэ хувцас хэрэгслээ авдаг гэдгийг бол онцгой байдлаас ч гэсэн удаа дараа тайлбар өгч ирсэн. Тэгэхээр ер нь яг энэ аюулгүй байдлыг нь хангах тал дээр ер нь хэрхэн ажилт юм бол таны байхад ямар байсан бол тэр хувцас хэрэглийн тэр хангалт ер нь хэр чухал юм бэ гал руу ороход. Хувцас хэрэглийн хангалт яг одоо балдын хувцас гэдэг байхгүй одоо галын хувцас одоо нэг галаас хамгаалдаг галын хувцас балдын хувцас хэцүү
бараг одоо хуучин хүмүүсийн мань өмсчихсэн хувцас л ихэд дор гэж 10 хэдэн жил өмссөн хувцас байдаг те. Тэд нэр нь бүр үжиршээд баг маар шиг болчихсон. Тэгтээ өөр солиод авъя өөртөө ав гэдэг ер нь бол энэ галын хувцас маань ийм болчлоо. Наатах оюут өмс. Наатах өөртөө ав. Өөртөө авъя гэдэг ингээд үний судлахаар нөгөө сарынхын залин дээр чигээр хувцас авч байгаа гэдэг. Тэгэл усны гутал гэхэд нэг гутал 200 мянган төгрөгийн үнэтэй. Тэр гутал чинь ингээл хаймрын гутал юм чинь гал дотор жоохын гутал хайлна, хадаас мадаас янз бүр юм төмөр мөнгө зүсэгдэн урагдана. Өөртөө авах гэн ер нь жоох хувцангалтын эдэл төр жоохон дутагдaltaй санагдчихсэн. Гэхдээ сүүлд бас яг намайг ажлаас салгадахын өмнө Францаас лөө шинээр техник хэрэгсэл нэг галын хувцас тавигдсан. Тэрнээс өмнө ер нь галын хувцас тавьж байгаа бохоо. Техник хэрэгслийн тухайд ямар хөө идэх юм бэ? Техник хэрэгслийн тухайд бол харин гайгүй шүү. Их гал жохоолгууд одоо хуучин тэр нэг хуучны машинууд одоо ер нь байхгүй болчихсон. Саяхан бас тэр Францаас л орж ирсэн. Шинэ техник орж ирсэн. Францаас ер нь сүүлийн томог л орж ирсэн байна. Тэгтээ бүр нөгөө нэг одоо хэдэд мэдэд Солонгос Японыг бол гүйцэхгүй л дээ нөгөө робот дрон тиймэрхүү бол байх боломжгүй шүү дээ. Жишээлбэл таны хувьд одоо албан үүргийг гүйцэтгэж яваад ямар нэгэн байдлаар гэмтжсэн, төлөгдөжсэн ч юм уу яг иймэрхүү биеийн болоо сэтгэл санааны хувьд тохирол амсчихсэн зүйлүүд хэр олон бэ? Ер нь мэрсэр байгаа. Ядч ингээл 8 6-гийн харьцаатай нэг байшин шатж дотор нь ороод унтраалт хийгээ явж явах үед дээрээс одоо байшингийн дээвэр дамнууд харж исэн. Одоо норж урж ирэн тийм ээ. Тэр бол угсаал тооцоолох боломжгүй л бас би тэр галыг яаж хийж байгаа худ унтрах хэвээр энэ хүмүүсийг аль болох бага хөрөлтөй гаргах хэвээр. Тэгээ орон тэгэл даралтаа хусаа шүрсэн. Тэр утаан дотор яг хүмүүсийг харахад амархан харагддаг. Тэр утаан дотор ороход бол тэн дотор юу ч харах боломжгүй, нүдээ нэгч боломжгүй. Нүдээ нийлэх нүднээс чинь хоёр нүднээс чинь нөлөөс хамраач чинь нус суураад л өнөрөөсөө. Тэгтэл би тэрийг унтрах хэрэгтэй хийж байгаа. Тэгээд хамгийн дутагдaltaй гэдэг юм дээр нэг одоо баг одоо хүчил төрөгчийн баг амьсгалын аппарат одоо тэр хэцүү. Яг над тэр нэг тийм тохиолдол гарч ирсэн. Санчон гэдэг Солонгос тийм хүчил төрөгчийн баг бид нэр хэрэгэлдэг нөгөө гал дорхтой утаан дорхтой өөртөө амьсгалахын тулд тэр одоо бага зүүн штэ. Ер нь бол тэрийг их зөөлөгдгөө. Яг тэгвэл ямар нэгэн байдлаар би тэнд юугаа бага зүгээд орлоо гэхэд юм дарагдаад тэр баг өвдөрх юм бол багны эцсэлбэг байхгүй. Багны засварчин тэгж анги болгон дээр байдаггүй. Одоо түүгэл команд дээр одоо хүчил төрөгчийн баг боллон цэнгэлдэг тийм. Тэг санагч наа. Яг энэ 10 дугаар ангид түүгэл команд дээр яг 100%, 90% цэвэр хүчил төрөгчөөр одоо боллон цэнгэлдэг аппарат байдаг. Бусдын ангууд дээр яг жоохон цэнгэлэн тэгтээ тийм 90% гэдэг тийм бий биш. Тэр багийг би хэрвээ зүүж ороод ямар нэгэн байдлаар тэр багт гимтэл нэг калапан байхгүй боллоо гэхэд одоо мэдрэгч калапан ингээд байхгүй боллоо гэхэд энийг одоо нөгөө нэг ажлаас түлжихгүй би өөрөө хувьсаа төлөх болно. Тийм учраас хүмүүс гал руу орохдоо багийг нэг зүүж ордоггүй. Яг тэгвэл би туслахын зэлээ авч иж тэр туслахын зэлэн дээрээс онцлуулна. Би ингээд багаа идчихлээ ингээд над дээр ингэж юм унаад энэ баг ингээд дэвтэрчлээ гэхэд чи албаны одоо баг хэрэгсэлтэй гамгүй харьцсан баг зэрэглэлтэй гэсэн байгуу те. Цалингийн 10%, 1 сарын 10% ч юм уу те. Ингээд цалингаар хөвдөн. Тэгээд чи на багаа засварт бүрэн бүтэн ажиллагаанд орвол өөрхөн мөнгөөр нь олж. Тэгэл яг тэр орон чинь Солонгос руу нөгөө нэг ингээд захиал тэрнээс худалдан гэл ингээд ирж идэл бараг 10 гаруй 20 гаруй хоног болно. Тэр хооронд чинь тэгээд нэг баг ингээд ажиллахгүй байгаад байна гэсэн үг. Тэгэл ямар нэгэн бүр том галд орлоо 4 биш 3 л багтай нэг нь баггүй. Ер нь бол гас өнөгч нарт нэгтэй гэж гал руу багтай орё гэж ер нь боддоггүй. Яг би энэ багийг өвчүүд би одоо өөрөө энийг төлнө. Жохон зэл авна шүү дээ.
тэн дээрээс би энэ өдөр чинь бас засах чинь гэж нэг хэмтхэн засахгүй шүү дээ. Дор ажил 300 мянган төгрөг нийлэл засвар орно. Тэгээ жоохон зэлэн дээрээс ингээл тийм учраас нэг багтаа орё гэж боддоггүй. Тэгээ тэр багныхан тийм сэлбэг материал шүү дээ. Хангалттай биш. Энэ төрлийг шиг өөр асуудлууд юу н байдгүй шийдлээд таяр бол. Шатны машин байдаг. За. Одоо өндрөөс хүн аврах буулгах зорилттой. Одоо тэр шатны машин бол ер нь бол өөрийнх нь хүрэх хязгаар нь бол 12 давхар хүртэл явдаг баха. 36 м сундаг гэх юм уу? 40 м сундаг. Ер нь бол хамгийн дээд 12 давхраас л хүмүүс болгоно гэсэн үг. Одоо тэгээд жишээ нь одоо энэ Blue Sky, Shangri-La, Soimb, Central City Tower те 16-аас 12-оос 16-аас дээш давхруудаас тэр давхруудаас ер нь бол шатны болох боломжгүй. Тэр хэрвээ гал гарлаа гэвэл энэ асуудлыг юу яаш? Энэ аргыг бол ер нь тэгээд өндрийн аврагч нар шийтгэл байх ер нь бол Тэр нь ямар үүрэг гүйцэтгэх гэсэн. яг өндрөөс дээр нь буугаад одоо нэстэ тэр гадаадын оронд бол тэгдэг. Ер нь бол дөрмөндөө ч юм тиймэрхүү юм заацсан л гэдэг. Тэгтээ бол тэрнээс илүү урт шат ер нь баг байдаг цөөхөн байдаг баха. 16-аас дээш давхар тэгэл шатх юм бол галын машины одоо шатны машинаар аврах боломжгүй, унтраах боломжгүй л гэсэн үг. Амарж байхад гинт дуудагдах энэ төр тохиолдлууд байх уу? Эсвэл нөгөө дарга цэрэг нарын асуудал бас байна л да. Ингээд мэрсэр сонсоод байхад жоохон ингээд хувийн ажиллаа хийлгэх ч юм уу тиймэрхүү асуудлууд байх шиг байна. Ажилтаа хувийн байдлаар хандах тохиолдлууд яригдгүй ч гэсэн цаагаараа байдаг гэдэг ийм төр зургууд бас яригадаад байна л да. Ер нь бол ганцхан онцгой гэлтгүй нийт төрийн албаныхан байдаг ер нь бол аль ч төрийн байгууллагт хувийн ажилтаа дарган зэрэгээ зарах. Тэгээд ялангуяа онцгой хөдлийн албанд бол ийм байхгүй яг галс өнөөдөг ээлжинд 20 хүн гарч байгаа. Тэднийг ингээд за салаан дарга байгаа ингээд зэрэгч байгаа. За тэд нар бол ингээд шууд удирдлагууд нь тийм ээ. Тэгжээтэл хаа байсан нэг нийслэлийн дарга ч юм уу эсвэл нэг дүүргийн хилцээний нэг одоо нэг офицерууд биш үү? Ерхий газрын офицерууд ч юм уу. Тэгэл гуйгаал нөгөө дарга руугаа ирэл. За хөшөө нэг 2 зэрэг өгчөөч, 3 зэрэг өгчөөч. Нэг хишээ нэг юм энд өвчөөд тэр. Ер нь тиймэрхүү байна. Тэгээд 100 яман 60 ухна гэж тэр нэг цөөх хийдэн аврагч галсан нөгч нөртөө түмэн дарахтай. Тиймэрхүү ийм чиг үүргийн биш өөр зүйл даалгавар ирэхээр ер нь эсэргүүцэх нь боломжтой байх. Гэхдээ Боломжгүй шүү дээ. яагаад эсэргүүцдэггүй гэдэг нь сайн юм л. Тэгэл хэцүү шүү дээ. Тэгэл хүн чамаас гоочих чинь. Тэгэл тэр хүмүүс ч ороход дараанда 100 гэж ярьдаг шүү дээ. Тэгэл 100-гаал ээлжинд 50 эсвэл намайг ээлжинд тавьсан ч гэсэн намайг номерт гарахгүйгээр одоо харуулт томилдог тий. Өдөр шингүү харуулт зогсоодог. Чин бид нар чи өөрсдөө харуултаа гарна. Өөрсдөө тэр харуулт хамгаалалтаа явуулсан тийм ээ. Харуул номер тавихгүйгээр ингээл бүтэн сарын турш номер тавихдаггүй ингээ явах ч хэцүү байхгүй юу? Номер тавигдахгүй гэдэг нь юу гэсэн үг? Галд явахгүй гэсэн үг. Галд явахгүй зөвхөн Галд явахгүй. Бүхэн харуулъя гэсэн үг. Гадаа бүтгэнд ч юм уу тий. Өдөржин шүнжин. Тиймэрхүү шийтгэл гэдэг. Тиймэрхүү юмд орохгүй бол заавал яв. Тэрнээс гадна бас нэг ажлын бус цагаар одоо цугладаг дандаа. Ер нь бол их цугладаг. Шалтгаан нэг дарга ирлээ гээл. Одоо би өнөөдөр өглөө буугаад гэртээ дөнгөж ороо гэж анги нэгднэ гэдэл дуудана. Яасан бэ гэсэн чинь тэндээс нэг дарга ирж эсвэл нэг дүүргийн цэцэг дарга манай анги дээрж ажилтаа хэлсэн мэн. Тэгэл цуглуулна шүү дээ. Дүүргийн дарга эрдэнэ төлөөлөгчдийн дарга марга ирлээ гэтэл бүгд цугл. Засаг солигдоход бүх дарга нарын солигдно. Бүх дарга нар. Одоо ерхий газрын дарга, тамгын дарга гэл тэг нийслэлийн дарга юуны хилцээний дарга гэл бүгд солигдно. Нөгөө арчс нам гарвал арчс намынхаа үнэтэй юм уу? Одоо юу вэ? Шадар сайдын ардын нам бол ардын намынхаа хүмүүсийг тавина. Нөгөө агентлаг учраас тийм. Тэгээд ингээл дарга нараа ингээд солиод идэв. Тэгээ ямар ч мэрэгжлийн боловсон хүчин тэгээд нөгөө намын шахаагаар орж ирдэг хүмүүс их байдаг юм шиг байна.
Манай дээр л гарсан шүү дээ. Сая Бонгол дүүрэгтээс 2-3 жилийн өмнө ч лөө Бонгол дүүрэгт түүхийн дарга үлээ. Түүхийн дарга тогтчлол үйлчилгээний дарга байсан онцгой хөдлийн хилцээний дарга болсон. Тэр хүн ямар ч тийм за яг сургууль могол цэргийн эзний сургууль төгссөн байлаа гэд ядж л тэр аврах ажиллагааны наад захын мэдгүй л хүн ингээд намын шахаар дарга болж чинь тийм хүнээр өдөртүүлж байгаа газар хэцүү шүү дээ. Тийм чиг үүргийн юм тийм гэдэг чинь түг хүн чинь гар цэвэрлэгээ хийхээс өөр юм хэлэхгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ хэлээ гэдэг чинь. Тиймэрхүү шахааны юмнууд орж ирдэг. Тэгээ боловсон хүчний тал дээр айгүй асуудалтай. Ямар ч тийм цэргийн иргэн мэдлэг байхгүй, гавшиг услын мэдлэг байхгүй хүмүүсийг ингээл нэг дарах болгоол оруулаад ирдэг. Одоо танил талаараа, артлаараа. Тэгэл нөгөөдүүл нь юугаач мэдэхгүй цанхаагаал худлаа орж ирэл нөгөө нэг ээлжинд байгаа хүмүүсийн чинь томрол тэр нэг 2 зэрэг гараад маш уугаа. Тэр хүмүүс ингээд бэлэн байдлаа хангаад тэнд ингээд байж хэвээр дуудлага ирэхэд шууд ингээд гараагүй хөстөө гэж чинь зогсоол тэр ингээд маш уугаалгаж зогсож идэв. Дуудлага ирэхэд нөгөө хүн чинь зогсоолоосоо гараад ангир уугаа гүйж ороод хуцаас л ихсэр хэтэл тодорхой хугацаа алдна. Тэрийг ойлгохгүй тийм энгийн хүмүүсийг хөвчөрч ирж дараагаар ч юм уу овцор цолгож тавьдаг. Цэргийн байгуулагч нь цолныхоо өрөн бэр өгдөг байхгүй юу? Ер нь аварч галсан нөхч гэдэг нь ер нь нохоод өрдөг моднууд байхгүй юу? Тэр хүмүүс юусоо үх гэвэл өхөн. Тэгээ энэ гал руу орох үгүй би яагаад байна гэж хизээж хойшоо суухгүй хүмүүс ордог. Тэгээ одоо яг энэ онцгойд ажиллаж байгаа хүмүүс үл зүгээр яг ажилдаа үнэхээр дуртай хүн аврыг хамгаалъя гэсэн хүмүүс л одоо онцгойд ажиллаж байгаа. Тэрнээс хинч тийм баг цалин шүлцэг цалин аваад тэнд ингээд амь нас эрсдэл оруулаад ажиллах зохиог хүсэхгүй. Зүгээр ажилдаа үнэхээр дуртай болохоор одоо хүртэл байгаад. Эсвэл тэтгэврт гарах төгч гэсэн. За одоо нэг 3 жил гүрийчүүл 5 жил гүрийчгээд тэтгэвртээ гарна. Тэгээд юуныхаа мөнгөөр тэтгэмжийнхаа мөнгийг аваад нэг байр машиныхаа зээлийг дарчих бол тэгээ болчихно доо. Тийм хүмүүс ажиллаж байгаа. Тэрнээс залуу хүмүүс одоо орлоо гэтэл жил болохгүй гардаг. Ороод 1 жил нийгмийн татгалаа төлөвлөл, солонгосын виз мэдүүлэл, өвөг төрийн албанд ажилласан би ийм юу тэгэл гадагшаа гарах зорилгоор залуучууд орж байгаа. Тэрнээс тэгэж үлдээд байгаа залуучууд цөөхөн л баг. Сая таны ярианд дурдсанчлан тэтгэмжийн мөнгө нь хэд байд юм бэ? Жишээл одоо ажлын жил дуусаад ер нь бол нөгөө энгийн хэлгээр бол тэтгэвртэй гарч байгаа гэсэн үг. Хэдийг авдаг гэсэн үг юм. Ер нь бол 20 жил, яг цэвэр 25 жил гэж боддог байхгүй. Тэгээ нөгөө нэг ажлын хүнд нөхцлөөс шалтгаалаад 1 жилийг 13 сараар лөө 14 сараар тооцогдоод дор хойч нэг 20 жил ажиллаад тэтгэвртэй гардаг. Тэр тэтгэмжийг ер нь бол нэг тийм ажилласан жилийн 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж өгдөг. 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгдөг гэсэн үг. Тэгээд нэг үндсэн цалин нэг 36-аар бодоод гаргаад ирэхэд нэг ерөнхий дүн гараад ирэх болтой. Жишээлбэл сая сүүлийн кейс дээр ярихад өчигдөрхөн боллоо шүү дээ, харамсалтай ярих боллоо. Тухайн хүн дээр ярихад тэр алба багч за 5 хүүхэдтэй 5 хүүхэд нь бүгд бага насны хүүхдүүд. Дээрээс нь тэр хүн албандаа зүтгэж жагаад 80% төлөгдөлтэй гэдэг энэ мэдээлэл байгаа. Тэгэхээр тэрнээс гадна таны хэлсэн шиг тэтгэвртэй буюу одоо нөгөө ажиллах жилэнд болчихсон. Тэгээ би одоо ингээд ажиллаа өгөө ингээд тэтгэвртэй байя гэд ажиллах гэд өргөдлөө өгсөн чинь огт хүлээж аваагүй байсан гэдэг бол тайлбарыг өгөө дарга ирэх нь бол ярьж ин л та. Тэгэхээр энэ одоо юутай холбоотой юм гэхээр одоо ажиллах хүчтэй холбоотой гэж болох. Энэ жишээлбэл одоо ингээд хүмүүсийг тэтгэвртэй гарах жилэнд болцсон байхад байлгаад байгаа тохиолдол юу байдаг байсан уу? Танд ер нь энэ тохиолдол мэдэх үү та? Яг нэг тийм тодорхой тэгж нэг хоошлуулж тийм тохиолдол нэг сайн санахгүй. Гэхдээ яг ажиллах жилэн болцсон байлаа гэхэд одоо би за энэ жил би ингээд тэтгэвртэй гарна гэдэг хүсэлт өгөөд ингээд явахад яг нэг жилийн сүүлээр шийдэгддэг нэг тиймэрхүү юм байна. Шатамжлал нь их байдаг гэсэн үг. Уусаа цэргийн байгууллага их угаасаа ингэж босоо шугамд болохоор доосоо ингэж хянагдаад бүр ингээд төвшөнд очиод ингэж шийдэгддэг байхгүй. Тэгээд тушаал нь аль 7 сард гарчхаад ингээд буцаад дамжиж ирэх гэсээр хөтөл тэр хүн 10 сар 11 сар тэтгэвртэй гарч идэг. Тиймэрхүү тохиолдол юм байдаг. Одоо хүртэл захимжааг өгнө л нэг шиг сул тал л баг та. Одоо хүртэл нөгөө
А4 хацаастай нөхцөл бол гэж. Хэрвээ энэ шийдвэрийг цаг тухайдаа гарцсан байвал өчигдрийн харамсалтай хэрэг гарахгүй байх байсан гэж хүмүүс бол нэлээд шүүмжлэлтэй л хандаад байна л да. Тэгээд танаас магадгүй тийм чи хүн ингээд бас нөгөө талаас нь тэгвэл бодож үзье л да. Тэр хүн маш туршлагатай хүн байхгүй юу? Би бас таних юм. Одоо тасгийн дараа одоо шатны техникч байсан, тасгийн дараа байсан. Ер нь их туршлагатай олон жил ажилласан. Нөгөө талаас нь бодож үзсэн байлаа. Тэр хүн хэрвээ тэтгэвртэй гарч гисэн байсан бол тэнд нэг хүн биш өөр 4 хүний юмнаас эргэж байсан боломжтой байхгүй. Тодорхойл. Цуг орсон 3 гал сүнэгч нь гараад ирсэн, амьд гараад ирсэн байгаа үстэй. Тэр хүн туршлагатай байсан тул да тэр 3-ыг гаргасан байвал яах вэ? Тэр нөхцөл байдалд яг юу болсныг хийж мэдэхгүй байхгүй. Дотор юу болж өрсөнстэй. Тэр хүн тэр 3 хүмүүсийг ингээд өөрөө туршлага заагаад одоо энэ нурах чинь энэ шал цөмөрөх чинь бүгд төр ухраараа гэд явсан байж магадгүй. Тэр хүн туршлагатай байсан учраас мэдээж хамгийн урд л явж байгаа. Хизээч туршлагагүй хүнийг тэгж галын хушуун дээр гаргаад тэр их гал руу оруулахгүй туршлагатай байсан тул да тэр хүн орсон. Гэхдээ яг хөө яг тэр хүн арга гэрийнхэн зүгээс яг арга гэрийнхэн гэж хэлж байгааг юугаар авч үзэх юм бол тэтгэвртэй гарсан байсан бол тэр хүн тийш явахгүй л байх байсан. Тэгвэл амьд байж байсан. Нөгөө талаас нь бас юу ч болох вэ гинж мэдэхгүй. Тэр хүнээс өөр хүн тэр юуг хахлаад урсан бол яах вэ мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тийм. сүүлийн хагас жил 5 сарын хугацаанд яг таны төвшин дээрх юм бол яг мөр зэрэгтэй ажиллаж исэн гэж бол 5 төлөө яг энэ улаан гал руу ороод амнасаа зарамжлал дээр гарлаа шүү дээ. Яг энэ тохиолдол бүр төрөнд танд яг юу бодож ирсэн бэ? Хэрв би байсан бол гэж та ер нь бодож үзэж ирсэн тохиолдол байсан уу? Иймэрхүү мэдээ ер нь хүнд ямар яг албанд нь байсан хүний хувьд ямар байдлаар ирдээ? Нэг л гэдэг юм хэцүү. Тэр дүнжин гарвын тэр газны хөсөл тэр одоо яасан одоо амнасаа алдсан нэг албаагч надтай нэг онцог баггүй. Нэг сургууль төгссөн. Одоо нэг дамжид төгссөн. Найз маань. Яг албандаа маргааш ээлжтэй өгсөн. Хоёул ойр дуулцсангүй чи албанаасаа гарцсан хуваарь юм гээл байгаа юм шүү. Хоёлаа нэг уулзыг гэл яг өмнөх 2 өдрийн өмнө надтай тэгж ирэл за төгтөгийн өгшөө хоёлаа нэг эх 7 хоногоос уулзъя. Чамаа нэг амар хөтөрч уулзъя гэл тэгээ ярьж ирсэн. Нэг өглөө босч ирэл ажил руугаа явж ирсэн чинь уцан тэр гурван албаагч амнаас алдлаа. Нэг нь үлээ. Би яг замын голд машин унтраад би хэсэг хямарч уйлцсан. Надад хэцүү байсан. Саяны бас амсаалтдаг албаагч би бас тань надад бас заавар зөвлөхөө юм сургаад явж исэн. Тэгэхээр яг ийм зүйлүүдийн араас яг ерөнхий толгой болж байгаа онцгой байдлын албан одоо ер нь хүмүүсийн шүүмжилж байгаагаар бол дандаа тийм зүйлээс болоогүй биднээс болоогүй гэдэг тайлбаруудыг удаа хийгээд байгаа дээр иргэд төш шүүмжилтэй хандаад байгаа хүмүүс. Тийм. Тэгэхээр яг ингэж тайлбар хийж байгаа нь ер нь хэр зохимжтой харагддаг юм бэ? Олгоо хагарч догоондоо гэдэг байхгүй. Зэргийн байгуулах хэрэгэлтэй. Цэр цагтаа. Аламны юм албандаа л үлдэн шүү. Албанд ажиллаж байгаа. Сонгол өгөхөд хүртэл өөрийн нөрөөр саналаа авч болохгүй. Дарга нар нэрэл бүх зэргүүдээ чигсааж хаал. Манай тэр дарга ирэл та нарт ийм юм өгсөн. Та нар тэр даргаагаа дэмжээрэй гэл. Сонгуулаар. Тэгж. Одоо ямар нэг эсрэг үзэл чагсаалт цуглаан засгийн газар эсрэг үзэн чагсаалт цуглаан пост биш үү? Тэр шийдэлж болохгүй. Одоо би өөрийн сошиал орчинд нийтлж шийдэлж болохгүй. Өөр үзэл бодлоо илэрхийлж болдоггүй. Бити тэгэрээ та нар болохгүй шүү. Нэг тэгж та нар гэх юм бол халан малныг дарамтлахгүй л зүгээр болохгүй шүү. Бити шийдлэрээ батгаа устгаарай. Зүгээр тэгэл хэлчихнэ. Тэ бас тэгэхгүй бол бас яах ч юм лээ. Тэгээд нэгээс үзэл бодол нь айгүйс гарлагдмал байдаг. Хийлж болдоггүй. Одоо нэг юм надад ийм асуудал байна.
одоо энэ ингээд тийм юм болохгүй байна. Тэрийг ингээд дэшээ хөгжүүлэхгүй. Чи матлаа. Матаас хүртлээ. Орсон цэрэг, орхон цэрэг хоёр явах газар хөө шүү. Гээл тиймэрхүү. Яг ийм байдлаар одоо нийгэмд хилээд байгаагаар шүүл үлээж ийсэн хүмүүс юу байх уу? Байдаг юм болов уу? Өнгөлөж чадахгүй шүү дээ тэр чинь хэцүү. Хэцүү юм байна. Та албанаас гарахдаа цалин бага байсан гэж хэллээ л дээ. Тэгэхээр нэг талаараа тийм байж болно. Гэхдээ нөгөө талаараа танд ер нь айдас байсан уу? Энэ албанд удаан ажиллавал ингэн тэгин гэдэг юм. Ер нь танд энэ албанд ажиллаж байхдаа айжсэн тохиолдол байсан. Галаас биш юм гэхэд зүгээр яг энэ нөхцөл байдлаас айжсэн. Би үнэхээр албандаа дуртай байсан. Ажилдаа үнэхээр дуртай байсан. Би гармааргүй байсан. Цалин багч гэсэн би албандаа дуртай байсан. Тэр гал дотроос ингээд жохон хүүхэд тэврээд ингээ гараад ирэх. Тэгэл баярлаа агаа гэдэл хэлэх. Тиймэрхүү юм үнэхээр сэтгэл хөдлөгдөв. Ингээл нэг айлын байшин шатаал шатаж эхлээл явж байхад маш хурдан очиод тэрийг нь унтраагаад тархахаас өмнө унтрааж нөгөө хүмүүсийн нэг царайгаар л заашгүй ядаж хүн бэртэж гинцэнгүү байшин юм тал нь үлдлээ гэж хэлэх. Тэр үеийг харах үнэхээр гоё. Би бол ажлаас үнэхээр гармаар байсан. Гэхдээ би амьдралын шаардлага гарсан. Би хичнээн ажилдаа дуртай байсан ч гэсэн манай гэр бүл амьдрах хэрэгтэй тийм ээ. Идэж уух хэрэгтэй. Үнс зүг хэрэгтэй. Миний ажлаас гарахдаа хамгийн их айсан юм нь ингээл хамт олонгүй болох нь дэлгэж байсан. Хамт олон нь үнэхээр гоё хүмүүс байсан. Ах нар маань ингээл галдаа анхны гал дээр ингэж очиод бүх юмыг анхнаас нь зааж өгвөл үнэхээр гоё байсан. Тэр хүмүүсээс ингээд ахсах байл гэж хайжсэн. Тэгтээ жоохон илүү дутуу даах нарт дургүйсэн. Би жоохон өөрөө ч жоохон их айлгүй нэг жоохон яриа авчдаг. Тэгээд дарга нар намайг их үздэггүй байсан. Дандаа гоншхонж явж идэг гэвэл үздэггүй надад нэг дуртай дарга нар байгаагүй. Албаных нь л харин салааных нь ангийнх нь надад болсон байсан. Тэр хүмүүсээс ингээд олдох надад их хайцтай байсан. Тэгэл тэр онжим маань ингээд өнгөрсний дараа би буцаад би албандаа орё гэл. Ер нь бодоод их нэртэйгээ ярилцсан их нэр. Чи хүчгэр бид яах юм бэ гэлтэй. Нэрэж бас тий. Одоо бас ингэж хэцүү. Гэхдээ би бас ингээ ганцаарх 8 хохолоод ингээ суугаад байгаа бас хичээд ингээ хэцүү байдаг. Хэрв таны бодлоор энэ асуудлыг нь л өөрчилжүүл онцгой байдлын алба руу орох хүмүүс маш олон доо гэж дотор нь ажиллаж исэн хүний хувьд бодох бодол нь танд юу байх вэ? Юу байдаг вэ? Мэд цалин хангалттай хувьд. Хангалттай байдаг бол 2 жилийн өмнө лөө 23 оны 1 сард лөө онцгойн албаагчдын цалин нэмжигнэ гэл нэмнэ гинэ гэдэл жилчингээ уншиж 23 оны 1 сард цалин нэмэгдсэн байна. Хэд болов? Нөгөө нэг цалингаа шатлалаар цолныхоо өрн бэр гэсэн үг. Тэгсэн чинь одоо бол ТТ-гийн 7 гэдэг дотрын тусгаагийн 7-оор цалинждаг. Одоо нөгөө цалингийн зэрэглэл шүү дээ. ТТ-гийн 7-оор цалинждаг хүн 20,000 төгрөгийн цалин нэмэгдсэн байлгүй юу? Тэр хамгийн дор ажилдаг хүн сар үндсэн цалин дээр 20,000 төгрөг нэмэгдсэн. Амар хүмүүс нэмэгдсэн байгаа. Бүлэгтэн нэг 5 ширхэг талхны мөнгө нэмэгдсэн байгаа. Тэгсэн чинь тэр дарга нарын цалин үндсэн цалин 250,000, 400,000, 500,000-аар нэмэгдэл сошиалоос нэг 2 хоног шуугаал тэгэл мартсан шүү дээ. Баахан нөгөө онцгойн албаагчдын ихнэрүүд нэг баахан шуугаал. Тэгэнгүүт нь гэсэн чинь хамгийн ямарнд яаж тэрийг дарцсан гэж. Өмнө 7-гийн 1, 7-гийн 2 гэж ингэж өгч байсан дараалтай байсан тэрийг шууд юу болгоцсон. Тоог нь өгчлөөл ТТ-гийн 1, ТТ-гийн 2 гэдэг болчихсон одоо. Тэнгүү ТТ-гийн 7 гэж байгаа шүү дээ. Тэн дээр хүн хамгийн дээдлийн хүн 400,000 төгрөгийн цалин нэмэгдсэн байна. Нөгөө нэг 12 байсан хүн чинь 7 болчихж байгаа. Тэгээд ингээд төвчнхүүд нөгөө бидний цалин нэмэгдчих юм уу те? Манай нөхрийн цалин нэмэгдчих гэж ингээд нэг нүглийн нүдийг гурлаар ороод өнгөрцөн. Тийм их асуудал гарсан. Над тэр амар гомдолтой санагдсан. Яг үннийг хэлэхэд онцгой байдлын
байгууллагын хэн нуруунд дээр явж явдаг вэ гэдгийг энэ дарганаар нь мэддэг юм шиг байна. Энэ онцгой байдлын байгууллага ямар хүмүүсийн хүчинд явдаг юм бэ гэдгийг мэдэхгүй. Би байгаад тул энэ онцгой явж гэнэ гэж боддог үгүй. Тэнд аврагч гал сүнөгчнөр амиа эрсдүүлж эрүүл мэндэ охирож байгаа тулдаа тэр хүмүүс ажилтаа байдаг гэдгийг ойлгодог. Тэр хүмүүсийн тэр хандлага нь өөрчлөгдөх хэрэгтэй. Тийм нэг чухал юм яриаг үлдээсэн байна. Нөгөө нэг морин жолооч гэдэг Монголд байдаг штэ. Тийм. Нөгөө нэг ууж байгаа хүмүүсийг ингээд машинтай ингээд авч яваад ингэж яадаг. Тэр тохиолдол маш их байдаг. Онцгой юм байвал. Тэ. Маш олон даргатай. Маш олон нөгөө нэг дээд тушаалтнуудтай. Ажил их байна л цаг наргүй энэ албан дүр нь арх уутах тийм зав байдсан бол дараа нь шүү дээ. Дарга нарт нь байдаг л байлгүй тэгэл. Хамгийн амар нь ээлжинд ингээд номер тавигдсан байгаа. Одоо дуудлаганд гарахад одоо ингээд хүлээгээ байж байгаа тэр өмнө тэр одоо тэр хэлцийн дарга ч юм уу эсвэл тэр албаны дарга ч юм уу тэр нэг албаны өвцөр ч юм уу тэнд дууж нэг чи машины бариад хүүгээд өгч. За чи гэл самжуулаарай гэлдэг шүү дээ. Нөгөө салаан дарга чи бас нэг даргийнхаа тушаалаар л явж байгаа тэр хүн ч үг өгчилж чадахгүй шүү дээ. Эргээд дуулцах нөхтэй байх хэрэгтэй тийм. Тэр хүн ч үг өгчилж чадахгүй яа. Тэр тушаалын дагуу яваад очихоор ямар харилцаа хүлээж авах вэ? Ой яг хөө тэгэл тэд нар чинь тэгэл буруу юм хийж байгааг мэдж байгаа хүмүүс чинь тэгж муухай харьцахгүй шүү дээ. Өө миний дүүнэр миний зэргүүд гоё харьцсан уу? Их гоё харьцсан, сайхан харьцсан шүү дээ. Өө миний зэргүүд. За дарах нэг ишээ энэ найзгаа ингэж өргөж өгчөө. Тэгээд тэндээс орж нэг хүн авчгаа. Тэгээд тийшээ очоод миний зэрэг хараарай. Тэгэл айгуу гоё ярь. Энэ чинь хүн гуйж байгаа хүн чинь хэзээ ч муухай харьцахгүй л дээ. Үнэхээр албаны гоё харьцсан. Тэгтээ тэнд албад энд эзгүрчиж байгаа байхгүй юу? Тэнд нэг хүн нэг сохтуу нэг хүргэж өгөх гэж явсан төлөө албад тэнд эзгүрчдэг. Тэгэл хотын одоо ангин л гэхэд одоо энэ 10 дугаар ангиар л жишээ л да хотын төвд байдаг те. Хотын төвд нэг дараа нь ингэж ууж байгаа л зам ишээ ягаад ишээ юу руу явчих. Баян зүрх рүү ч юм уу. Овцорлоо дарах гэр түргээд өчг гэл ээлжин дээрээс нэг албаг чинь аваад явлаа. Нөгөө нь чинь буцаад ирнэ те. Буцаад маш нөгөөнийхөө машингуул болчихж байгаа шүү дээ. Буцаал ирэн таксид нь. Түн таксиний мөнгө дөрөв байхгүй өөртөө таксид нь бүр мөнгөгүүлэхгүйгээд ирнэ. Тэр чинь галс хурд очиж буцаж ирэхгүй бол тэр оронд дуудлага гарч үл яах вэ? Тиймэрхүү нөт хэцүү. Дуудлагатаа заавал явах хэрэгтэй. Тэр заавал явах хэрэгтэй. Шүмөн чинь тэгэл эдэн цаг чамаагүй тиймэрхүү дуудаа явуулчихна. За тэгээ нөгөө нэг байшин засах 0 мөл бол тиймэрхүү юмуд байна. Манай тийм байхгүй, хогт байхгүй. Бид нар ерөөс тэгдэггүйгээр хүмүүс тэгж байгаа ч гэсэн тэр 200 дэ албаагч бүгд нэг зэрэг нэг хүнийг ингэж дууддаг байхгүй юу? Өдөр болгон нэг хүн ингэж бүх тэгж хүмүүсийг ингэж зараад байгаа юм биш. Тэр 200 300 тэр офицерүүд чинь ээлжлээл тэгээд ирэнгүүт тэр чинь 365 нэг 365 болчиход байгаа байхгүй юу? Ээлж болгон дээрээс хүн авч явдаг ч юм уу. Сая тэр жорлон ухаад байшин бариад гэд хэлчихв. Жорлонгоо хуулд юм уу? Ой туслангийн байшин одоо бид нар чинь хоошоо юм уу гол тусны эргүүлгээд туулгуулсан молын гоё хөндийг мөндөөр гоё юм шүү дээ. Тэр өөр чин гоё юм уу та. Хаус маус юм уу та. Хүмүүс ч байж чинь. Ахын өндөр чиний эргүүлээ хийж байгаа юм бол хийж хооронд ахын өндөр нэг яачих очоод дуудлага гарвал тэндээсээ л гүчнэ үзгээл. Тиймэрхүү. Манай тэр нэг цуслангийн байшин нэг юу баг. Тэрний нэг нөхөг нэг жоох явуулаад өгч гэл. Тэгээд нэг тэдэрч бас хөвөрхөж тэдэр чинь зүгээр байхгүй бид нар чинь хууланд мундхан авч өгөн нэг дундаа тавьчихна тий. Тиймэрхүү мар хураал. Тэр хүн өглөө ээлжнээс буусан гэдгийг юус бодолцдоггүй. Тэгэл нэг ээлжээр ингээл юу томилгоод ээлж ингээл эргүүлэр явж хатал нэг тиймэрхүү юм байна. Манайхаар тэр чинь юм албаны бас тусдаа тэрг байгаа шүү дээ тиймэрхүү юм дээ. Манайх руу тэндээс нэг тийм ширээ сандлагчаад тийш тавиад өгч. Тэгэл тэр ширээ сандлын зөв. Тэгэл манай тэр ээжих тэнд байгаа тийш нэг гээд нүрс
машинд авчиад болгож байгаа. Тиймэрхүү юмнууд байна шүү дээ. Энэ 2-3 жилийн хугацаанд онцгоос гараад таны амьдралд хэр эерэг өөрчлөлтүүд гарав? Би гэртээ өдөр болгон гэртээ ондог болсон. Тэр нь жаргал. Тий. Гэртээ ондог болсон. Эхнэр маань намайг маргааш өнөөдөр ингэж гарч яваад маргааш ирэх үгүй санаа зовхолсон. Ятаж хувийн байгууллагад ажиллахад онцгойд ажиллаж байснаас арай дээр цалин авдаг болсон. Ажлын цагт би өдрийн 8 цагаар ажилладаг болсон. Хажуугаар нь би суралцах боломжтой болсон. Хичнээнээр суралцаад их боловсрол эзэмших боломжтой болсон. Гэхдээ би хэрвээ ажиллаж исэн бол арай олон би төрөнгийг аврах байсан болох, аймаас аврах байсан болов гэж харамслан тул үлдчихсэн.